Европын холбооны санхүүжилтээр Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн холбоо, бизнес боломж хөгжлийн гүрдэн хамтран хэрэгжүүлэх хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадваржуулах төсөл Дархуул аймагт эхэлж байна. Энэхүү төсөл нь 2026-аас 2029 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд манай аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрхтэйш ажлын байрны орчныг сайжруулахад чиглэгдэж байгаа юм. Төслийн хүрээнд өнөөдөр хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд сэдвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна. Уулзалт хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн сорилт боломж, уран зургийг түгээх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого тулгамдж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар мэдлэг мэдээлэлээр хангах хэлтгэлүүд тавигдж байна. Энэхүү арга хэмжээ маань одоо эхний хилцүүлэг маань байгаа. Ер нь бол эмэгтэйчүүдийн холбооны хувьд, эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд бол өдөр болгон эмэгтэйчүүдийн эрхийн өдөр байдаг. Тийм утгаараа бидний одоо хийж байгаа бүхэл үйл ажиллагаа нийгэм дэх одоо эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хүндсэн байдлаар явдаг байгаа. За өнөөдөр бол бид нэр хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хилцүүлэх байдлаар хөндөж байна. Тэгээд төслийн хүрээнд Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хөвшил хөвшлийн одоо 18 байгууллага оролцож байна. За тэгээд энэхүү оролцогчд маань төслийн 3 жилийн хугацаанд одоо 4 төвшөнд төслийн одоо арга хэмжээнүүдэд бүрэн оролцоод явах хэрэгтэй байгаа. За тэгээд төслийн одоо хүрээнд мөн оролцогчдыг бас урьж байна. Тэгээд та бүхэн эмэгтэйчүүдийн холбооны пэйжийг даган төслийн үйл ажиллагаа уриалгад нэгдэрэй гэж та бүхнийг уриалгахаар байна. За үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг маань өөрөө бол энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн одоо эрхшгийг хангаан ажиллах, за энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг одоо мөрдүүлэх, сахиулах энэ үүргийг хүлээдэг. За энэ дээр бол нөгөө талаасаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд бол эмэгтэйчүүдийн тийм бүтэц байдаг. Тэгэхээр энэ бүтцийнхээ хүрээнд ер нь Дархуул аймагта энэ 3 төрлийн бүс байгууллага маань эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж. Тэгээ эндээ эрхтэгч байдлыг одоо бүрэн хангаж ажиллах тал дээр болвол за Дархуул аймагта цаашдаа Монгол улстай анхны гэрлийг асаая. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг улам одоо өндөр боловсронгуй болгох гэдэг чиглэсэн ийм соёлыг бий болгоё. Нөгөө талаасаа эмэгтэйчүүдтэй үл чи ийм эрх байна те, ийм одоо зүйл байна гэдгийг бас мэдээлэл таниулах, шууд чадахжуулах ийм байдлаар болвол энэ төслийн хэмжээ одоо хэрэгжинэ гэж ингэж ойлгож байгаа. За үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань өөрөө хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг төлөөж ажиллаж байгаагийнхаа хувьд бүх хангалттай байгаа байгууллагуудаараа дамжуулан энэхүү төслийн үйл ажиллагааг ойлгуулах цаатгаараа ажил олгогчдод, ажилтнуудад, за дунд шатны менежерүүдэд тэр эмэгтэй хүний хөдөлмөр эрхийг хангаж ажиллах чиглэлийг одоо бий болгох, энэ нийгэмд уриалгахыг бий болгох энэ чиглэлд бол шийдлүүдтэй ажиллана гэсэн юм одоо бодлоготой байна. За юуны дөрөнд бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын одоо өдрийн мэндийг тархинчуудаа өргөн дэвшүүлье. Өнөөдөр бас энэ баярын өдрүүдэд давхцаад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэртэй нээлттэй хилцүүлэг зохион байгуулагдаж байна. За миний хувьд бол орон нутагт бас энэ гендрийн салбар хороог ахалж ажилтны хувьд мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. Дархуул аймаг гендрийн мэдрэмжтэй ийм аймаг болох томоохон зорилт тавиад салбар бүрдээ одоо энэ гендрийн мэдрэмж, энэ гендрийн эрхтэгч байдлыг хангах энэ чиглэлд бас энэ салбар хороо үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Тэгээ өнөөдөр бас энд мэдээлэл өгж, за бүсгүйчүүдтэйгээ, за тухайн ажлын байран дээр бас тулгардаг олон бас өндөр бэрхшээлтэй асуудлуудыг одоо бид хүн хэрхэн яаж одоо даван туулах вэ гэдэг ийм чиглэлд хэлцүүлэг хийж байна. За мөн энэ төсөл дээр бас Дархуул аймгийн гендрийн салбар хороо бас 3 жилийн хугацаанд бас хамтарч ажиллаж тодорхой үр дүн гаргах ийм одоо бас сайхан эхлэл тавигдж байгаа ийм өдрүүд болж байна. Тэгээд 3 жилийн дараа үр дүн маань тодорхойлогдсон, зорилт төвшөндөө хүрсэн. За бусад одоо аймаг хотуудаа манлайлсан ийм хот болох, ийм аймаг болох гэдэг хүн зорилт тавьж байгаа. Тэгээд энд бол бас зөвхөн энэ салбар хороо, энэ төсөл хэрэгжүүлэгч нар биш, одоо хүн бүрийн одоо үүрэг чухлаа гэдгийг би бас тэмдэглэж хэлье. Тэгээд та бүхэнд бас амжилт хүсье. Энэхүү төсөл нийгмийн хандлага ба соёлын өөрчлөлтийг бий болгох, байгууллагын чадварыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, эмзэг нөхцөлд буй хохирогчдод хууль эрх зүй болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн стратегийн үндсэн 4 зорилттой хэрэгжинэ. Дархуул аймагт нийт 55,000 орчим хөдөлмөр эрхлэгчид бий, үүний 26,000 нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тоон судалгаа байна.